Хай. За өнөөдөр би өөртөө нэг шинэ цүнх хийж үзэх гэж байна. Тэгээд тэр нь болохоор надад ерөнхийдөө нэгцэн хэд хэдэн цүнх байгаа л та гэсэн яг миний хэрэгцээ юу байгаа вэ гэхээр надад ингээ юун дээр ч ингээд зүгчгсэн зөгчхоор нэг тиймэрхүү цүнх маш их хэрэгтэй байгаа. Одоо офис ч байж болно, чөлөө төвцөн дээр ч байж болно. Ингээ айл айланд нь гоё зөгчхоор тийм цүнх надад хэрэгтэй байна. Тэгэнгүүт миний сонгосон өнгийн хувьд болохоор ийм хар өнгөтэй утас би сонгож авсан байгаа. Тэгээд энэ болохоор нөгөө ийм даавын утас, даавын нэхэмлийн утас гэх юм уу? Одоо ерөнхийдөө тэгж нэрлэгддэг. Тэгээд та нар ингээд t-shirt yarn гэд бичээд үзэх юм бол ингээд төрөл бүрийн өнгөнүүдтэй ингээд зүгнүүд гарч ирдэг шүү. Тэгээд миний хийх гэж байгаа санааны хувьд болохоор ийм цүнх хиймээр байгаа. Тэгээд энэ болохоор Канадын ингээд ийм эрэгтэй гар урлал хийдэг ийм айгүй мундаг артист байхгүй юу. Тэгээд Lucy Hands гэдэг ийм Instagram хаяг байдаг. Та нар хүсэх юм бол ингээд Instagram-аараа дагчиж болно шүү дээ, тий. Энэ загварын хөдөлгөөн нөгөө офис утсан дээр ч өмсөж болно, чөлөө төвцөн дээр ч өмсөж болно. Тэгээд би яг өөрөө юун дээр өмсмөр байгаа вэ гэдэг ингээд сонгож авах боломжтой учраас энэ загварыг сонгосон. За тэгээд яг иймэрхүү цүнхнүүдийн хөдөлгөөн нөгөө хэдүүлээ мэдээж ийм том дэгийг зүг ашиглах хэрэгтэй юм лээ. За миний хувьд болохоор ийм 10 номерын дэгийг зүг сонгож авсан байгаа. Энийг бол хаанаас авсан бэ гэх юм бол би нөгөө юуг Facebook хаягийг энэ дээр гаргачих за. Энэ газараас ерөөхдөө ийм хэдүүл ингээд турк чанартай утас худалдан авалтаа хиймээр байна гэх юм бол энэ хаягнаас авч болдог шүү. За тэгээд надад болохоор нэг өмнө хийчихсэн байгаа яг иймэрхүү материалаар өмнө хийчихсэн байгаа нэг ийм хоёр төрлийн цүнх бол байгаа. Энэ болохоор яг ингээд зуны хувьд ингээд хэдүүлээ юм дээр ч хамаагүй өмсөх боломжтой яг ийм цүнх. Нөгөө энэ болохоор ингээд би хоёр давхар утсаар буюу ингээд нэг улаан нэг ягаан гэсэн ийм хоёр утсаар нэгсэн. Энэний хувьд болохоор зөвхөн нэг дан утсаар нэгсэн. Тэгээд харьцангуй ингээд суналт нь их. Тэгээд ингээд дотор нь ингээд их юм бас хийчих боломжтой байдаг. Тэгээд яг миний хэрэгцээнд болохоор нэг тийм хар өнгийн юм надад маш их хэрэгтэй байгаа учраас би болохоор ингээд хар өнгийн утсыг сонгочихсан байна. Тэгэхээр нөгөө цүнхээ ямар хэмжээтэй хиймээр байгаа вэ гэдгээс хамаарат хэдэн ширхэг гогцоо авах вэ гэдгийг шийднэ. Миний хувьд болохоор 20 ийм гогцоо аваад тэгээд тэрүүгээрээ бас дээшээгээ 20 явах баха тэгж бодож байна. Юутай ч одоо юу яагаад үзье? 20-ыг аваад үзье. Энэ ингээд алдчихад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хоёр давхар утсаар нэгж байгаа учраас хоёр давхар утсаа нөгөө сайн барьж авахгүй бол одоо би ингээд алдчихлаа. За 21-ээс явчихсан. Тэгэнгүүт ингээд юу яана? Хоёр давхар нэхээсэр биш зүгээр нэг давхар нэг нэхээс буюу одоо ингээд хэдүүлээ явчихсан байгаа игнэнийхээ доогуур нь оруулаад буцаа гаргах чинь. Одоо нөгөө давхар нэхээс нэг дан нэхээс л гэж ярьдаг л да. Ингээд зөвхөн нэг дан нэхээс ахгүй юу? Одоо давхар нэхээс биш гэсэн. Тэгээд яг хэдүүлээ энүүгээрээ ингээ 20 хүртэл явахаар 1 куб гараад ирэх юм лээ. Тэгээ ямар ч тааш нөгөө энэ миний анхны удаага одоо жишээ нь би яг ийм юм нэхэж үзэж байгаа учраас ингэдэг тэгдэг нэг амар нөгөө зааж би ингээ багш биш учраас тэгмээргүй байгаа байхгүй. 20 гогцоо авангуудаа дээшээгээ зүгээр нэг дан нэхээсэр буюу авсан гогцооныхоо нэг нүх рүү нь оруулаад зүүгээ буцаж гаргаад ингээд одоо энийг 2 болчихж байгаа шүү дээ. Энийгээ нэгийг дахиж нэмж нэгж авангуудаа буцаа саяны 2 руугаа оруулаад ирчихнэ гэсэн үг. Би нэг амар сайн тайлбарлаж чадахгүй шүү. Уучлаарай. Тэгээд энэ юудаж энийгээрээ 20 ийм дэшегээ инээ явах нэ. Эхнийхээ дөрвөлжинд нэхээ дуусчихлаа. Одоо тэгээд цүнх маань яаж орж ирэх вэ гэхээр энэ хоёроо ингээ хооронд нь холбохоор ингээ нэг гурвалжин тэмдэг гарч байгааз. Тэгээ яг энтэйгээ адилхан хоёр ширхэг нэхэд гурвалжингуудаа ингээ хооронд нь холбох юм билээ. Тэгээд
зүг бүтэн гэсэн. Тэгээд эхний зөв энэ дөрвөлжингийн ерөнхийдөө баг нэг цаг гарan бол нэхлээ. Яг суугаад тэгээд өнөөдөртөө цүнхээ хийж амжих нь үгүй сайн мэдэхгүй байна. Ямар ч тач ихнийхэн амжилттай боллоо. Юу дэж хоёроо гол хийгээд дуусчлаа. Жондон мос гэж би бодлоо. 3 энэ дөрвөлжин юм аа нэхээд дуусчихлаа. Ингээд 3 болсон. За одоо энэ 3-ыгаа ингэж нийлүүлээд ингээд тэгэхэд нөгөөдхийн ингээд цүнхмэн гарч ирэх юм байна л да. Тэгээ одоо холбох үйл ажиллагаа руугаа орно гэхээр чинь яаж холбох вэ? Энийг ингээ ойчих юм байна. Энэ хоёрыг ингэж холбож оёод. Тэгээ ингэж нуулаад ингээд за юудаж эхлээд энийг нь хоёод үзэт. Дуусчлаа. Одоо би энэний үзүүрийг нь яаж холбох мэдсэнгүй нэг видео харсан чинь зангидсан байсан. Дэлгэр нь дагаад зангидчихлаа. Би өөрөө нөгөө хар хувцастай учраас миний хар хувцас нэр нэг амар ялгарч харагдахгүй л юм л да. Ийм зүг боллоо. Одоо тэгээд нөгөө энд тэнд нь гарсан байгаа нөгөө сагалгар гэдэг юмнуудыг нь юу юм? Уусгана. Миний бодлоор одоо ингэдэг байгаа байхгүй энэ нэг гарчсан байгаа илүү сагалгарууд байгаа шүү дээ. Тэд нарыг ийм нэг зүү идэв шүү. Ийм урт, эндээ ийм нөхтэй. За ингээд суулжлаа шүү дээ. Тэгээд энийг нөгөө энэ оюунуудынхаа завсраар нь сайхан оруулаад ингээд жоохон юу яагаад өгч вэ? Уусгаад өгч вэ? Дээгүүр, доогуур, наагуур, цаагуур гэдтэй. Тэгээ уусгачнаа. Ингээд уусгаж дуусчаад тэгээ хайчилчихна. Холбож ойж байгаа хэсгүүд нь ингээ илүү байгаа ингээ сагалгар утаснуудыг нь ялгаагүй сайхан ингээ бүдийн ингээ нэг зангидж агаад хоёр зангидчих. Тэгээд одоо энэ тал руугаа уусгах юм уу, энэ тал руугаа уусгах юм уу тэр нь аль хамаагүй. Тэгээд аль болох нөгөө муухай харагдуулахгүйгээр уусгачихна гэсэн үг. За тэгээд юу яа. Бүгднийг сайхан ихлэд уусгах юм боллоо. Энэ түрүүн бахан хар хувцастайс учраас нэг үзүүхэр мэддэхгүй байсан болохоор гэгээлэг хувц өмсөд ийм боллоо. Дуслаа.